За Олимпиадыг зохион байгуулах гэдэг зөвхөн нэг тэмцээнийг зохион байгуулалттай адил биш. Тэр Олимпиадын онлын бодлогууд, туршилтын бодлогуудыг өөрсдөө шинээр зохион бүтээдэг. Тэр нь таарсан одоо багш том төхөөрөмж өөрсдөө зохион бүтээчих санаашилдаг. Тэргээ үйлдвэрлэж хийдэг тийм даалгавартай. Тийм болохоор энэ бол маш том хариуцлагатай ажил. Ер нь энэ 23 удаагийн Азийн олимпиадууд яг юугаараа тэр эрдэмтдийн сэтгэл санаанд үүддэггүйхээр ерөөсөө зохиосон бодлогоор үлддэг. Тэр орны тим бодлого үнэхээр сайн тавилттай бодлого байсан. Бодлогын хамгаалалт нэлээд тийм одоо мэтгэлцээ өрнүүлсэн гэдэг ч юм уу. Энэнгээрээ их үлддэг. Тэгээ 24 дахь удаагийн олимпиад очиход 23 дугаар олимпиадад дуусдаг. Тэр бодлогынхаа тавилуудыг ярьдаг ийм л зүйл юм байна. Энэ удаагийн туршилтын хоёр бодлогыг хоёулангийн монголчууд Гамбат багшийн удирдлагаар зохион байгуулсан онлын 3 бодлогыг бас манай ганцхан багшийн удирдлаганд судлаачид багш профессорууд ажиллаад зохион байгуулж байна. Зарим орнууд байдаг гэсэн. Жишээлбэл Израилийн хувьд бол би нэг тийм жишээ сонссон. Европын холбоотой хамтарч зарим бодлогоо зохиосон тохиолдол байдаг. Бид бол гадны дэмжлэг авахгүй бодлого зохиох чадвартай байна гэдэг бол манай хийцэгчд бас өөрийн гэсэн одоо онцлогтой чадвартай байгааг нь л илэрхийлдэг гэж би бол боддог.